За ингээд киноныхоо 6 дугаар ангийг ярьж өгье. Үзэгдэл өнгөрсөн үе рүү очисон байлаа. Багшийн найз нь Сээвгийн талаар багшид ярьж байна. Ухаантай гавалж гисэн сэтгцийн хувьд эрүүл биш гэж Сээвгийг багшид ярина. Нэг өдөр лекцийн танхимд Сээвгийг хайж баахан хулгайнаар ирсэн байна. Яагаад гэхээр Сээвг тэр хүмүүсээс мөнгө зээлсэн бололтой. Ингээ багш нь Сээвгийг дуудан мөнгөгүй бол цагийн ажил хийхгүй яагаад хичээлийн цаг дээр хулгайнаар авчирч хичээлийн цагийг өмүүлж байгаа гэж Сээвгээс асууна. Сээвг оронд нь ажил хийхээ оронд би хичээлээ хийж байсан дээр гэж хинэггүй хариулна. Ингээд Сээвг өөрийн загнасан энэ багштаа зориул захаа бичсэн юм байна. Харин тэр захааг нь Сээвгийн багшид өгдөг. Үзэгдэл одоо үе рүү солигдож багш нь Сээвгийн захааг ахиж сөхөж харна. Багшийн утсан дуудлага ирж хууль бус мис засал зуучилдаг брокер багш руу залгасан байлаа. Ингээд хөлөг онгоц хөдөлж манай хэд хөлөг онгоцондоо бүгд суужээ. Энэ хооронд Сээвг багш руугаа байнга л муухай харсан сэнжтэй явна. Сээвг багшигээ маш их үзэн ядаж байгаа бололтой. Сээвг брокер залууд маш их уурлана. Яагаад өнөөдрийн мис засалд багшийн авчирсан талаар асуудал брокер энэ бол өөрчлөлөгчийн хүсэл байсан гэж хариулдаг. Ингээ Сээвгийн хоёр туслах нь мис засал болох хэсэг рүү ачаагаа зөөж харагддаг. Маш гүнзгий хонглоор хол газар явж харагдана. Мис засал болох өрөөндөө орж ирдэг. Гэтэл сүүлийн үеийн том тоног төхөөрөмж байхыг хараад маш мөнгөтэй баян хүнд мис засал хийх нь ойлгомжтой болдог. Сээвг хөлгийн давцан дээр гарч ирэн нохооныхын хоёр хүзөвчийг харан маш их шанална. Тэгснээ хоёр хүзөвчийн далайн ус руу шидэж орхидог. Хоёр туслах ачаагаа тавьчаад багштай дайралтдаг. Багш нь бас тамхилах гад давцан дээр гарч ирсэн байлаа. Багш нь Сээвг дээр очин би чамд хэлсэн шүү дээ. Цагдаа нар нохооны ус олсон гэж. Нэг муу нохооноос болж баригдчихвал яах юм? Чиний шийдэж чадахгүй байгаа асуудлыг чинь шийдэж өгсөн баярал ухааны зүйл ярьдаг. Сээвг багш руугаа муухай харан заавал алахгүйгээр би нуучиж болох байсан гэж хэлдэг. Ингээд Сээвгийн уур маш их хүрэн хажуудаа байсан зоонтгоо шүүрж авч багшигээ нүүр нүдгүү сохиж харагдана. Ингээд Сээвг маш их уурлаад өрөөндөө явж ордог. Энэ байдлыг мэдсэн брокер багшийг яагаад зодож байгаа? Багш бол маргаашийн хагалгааны гол хүн нь шүү гэж хэлдэг. Сээвгийн туслах эмчин багштай хамт сууж яваа харагдана. Тэр багшид хэлэхдээ таны шав шүү дээ. Та баг дээрлэхээч гэж гуйна. Тэгж хэлснийхээ дараа туслах эмчин та өөр хүнээр мис засал хийлэгчиж болдоггүй юм уу гэж асуудаг. Гэтэл багш түүнд миний бүтээсэн хүн би тэрэнд толгоонд байгаа бүх зүйлээ зааж өгсөн. Тэр бол хамгийн шилдэг нь гэж хариулдаг. Яг энэ үед Бостоноос багшийн шав нь ирж байлаа. Түүнийг багшийн туслах эмэгтэй тусдаг бөгөөд багшийн гэрт нь аваачдаг. Багш одоогоор амралтанд явсан тул хэсэгтээ энд амарч байхыг хэлдэг. Маргааш нь боолж Сээвг багшийнхаа хажуугаар мэдлэхгүй зөрөөд өнгөрдөг. Багш нь ч түүнийг нүдэрээ хяламхийлаад өнгөрнө. Ингээд өнөөдөр мис засал хийлгэх баян хүн бол гаж урсгалын сүмийн номлогч хөгшин байлаа. Гаж урсгалын сүмийн тэргүүн нилээн баян хөгшин хүн харагдана. Түүнийг тойронд туслахууд нэгэд залуу хүүхдүүд байдаг. Гаж урсгалын сүмийн тэргүүн багшд нь мис заслын сайн хийж өгөөрэй гэд түүнээс гуйж харагддаг. Манай гуравч бас ямар хүнд мис засал хийхээ мэдгүй сууж байлаа. Гэтэл брокер залуу тэднэрт сүмийн урсгалын ахлагч гэдгийг хэлдэг. Өдрийн хоолны дараа Сээвг туслах эмч найзаа дуудан багшийг сайн харж байгаарай. Учир нь багшийн гар нь салганаад сүүлийн үед мис засал сайн хийж чадгаа болсон. Би дурангаа ажиглаа сууж байх тул багшийг анзаарч чадахгүй байх гэж хэлдэг. Яг энэ үеэр цагдаа нар ширүү маргалдаж харагдана. Учир нь нэг цагдаа нь алга болоод 14 хонсон байлаа.
Цагдаагийн ахмад хэрэг илрүүлэх 7 хоног өгөхийг хүсдэг. Мис засал эхлэхийн өмнө багш өөрийнхөө чичрээд байдаг гарлуугаа тариа тарьж байгаагаар үргэлжилдэг. Ингээд мис засал бэлэн боллоо. Гаж урсгалын сүмийн тэргүүн Сеугийг хараад ийм жоохон хүүхдээр хийлгэх юм уу гэж асууна. Харин Сеуг энэ үгийг сонсонгуудаа харин би таныг хараад удахгүй өөхөх гэж байгаа энэ хөвгшөнд мис засал хийх хэрэг байна уу гэж бодож байна гэж хэлдэг. Энэ үгийг сонссон багш нь баг зэрэг инэм хийлээд амждаг. Хөгшин өвгөн мис заслыг яаж хийх талаар асуудаг. Сеуг түүнд хандан хамрын нүхээр нь дуран оруулан урт талаас нь хавдрыг авах гэж оролдох бол багш нь духнаас нь зүсэлт хийж хавдрыг авах гэж оролдоно. Ингээ хоёр талаас нь зэрэг мис засал хийхийг түүнд тайлбарлаж өгдөг. Үүний дараа Сеуг багш дээрээ очин гарчин чичрээд байдаг бол хагалгааны аргаа өөрчлөе гэж хэлдэг. Багш хэлсэн үгийг ч тоож авсангүй. За ингээд мис засал эхэллээ. Мис заслын дундуур Сеуг туслах эмч рүүгээ нүдэрээ ирмэн. Энэ нь багшийг сайн хянаж байгаарай гэсний дохио болно. Үзэгдэл солигдож цагдаа нар брокер руу залгасан байлаа. Мис заслын явцад багшийн гар нь баг зэрэг чичрэнэ. Үүнийг харсан Сеуг байрлалаа солиё гэж хэлдэг. Багш энэ үгийг ч тоосонгүй. Тэгээд ингэж хэлдэг. Сеуг бол бусдад баярлаж мэддэггүй хүн. Харин би түүнд ямар их баярладаг гэж түүнд багшлах ямар их ад жаргалтай байсан. Хамаг мэддэг юм уу бусдад заах чинь ийм сайхан зүйл байдаг билүү. Сеугтэй хамт мис засал хийсэн өдөр бүхэн ад жаргалтай байсан гэд хэлж орхидог. Ингээд багш нь хавдар байгаа хэсгийг олдог. Энэ үгийг сонссон Сеуг зөөлрсөн харагдана. Мис засал амжилттай дуусжээ. Сеуг хагалгаанаас гарч ирээд багшийн хэлсэн үгийг бодон дээшээ тагт руу гүйж гардаг. Багш нь тагтан дээр тамхи татаа зогсож байлаа. Сеуг зориг гарган багш дээрээ дөхөж очино. Сеуг багштай хандан саяны хэлсэн үг чинь үннээсээ хэлж байсан уу? Би ч гэсэн тантай хамт мис засал хийж танаас сурахад миний амьдралын хамгийн сайхан үе байсан гэж багштай хэлдэг. Тэгээд тэр багшаасаа өнөөдрийн хамтдаа хийсэн мис засал хоёулаагийн хамгийн сүүлийн мис засал уу гэж багшаасаа асууна. Багш нь магадгүй гэж хариулдаг. Ингэж хэлсний дараа Сеуг багштай маш их баярлалаа. Энэ хугацаанд сайн ажиллаа гэж хэлээд бүхий л жосолдог. Үзэгдэл солигдож хаимч багштайгаа уулзахаар багшийн гэрт ирдэг. Гэтэл багш нь байхгүй, харин түүний боссноос ирсэн шавь нь хүлээж байлаа. Хаимч боссноос ирсэн шавьяас нь ямар учраас ирснийг асуудал боссноос ирсэн шавь нь маш сонирхолтой хагалгааг Сеуг гэдэг хүнтэй хамтарч хийх гэж байгаа гэд хагалгаа хийх хүнийхээ тархины зургийг үзүүлдэг. Хаимч тархины зургийг хараад түүний царай нь өөрчлөгддөг. Ингээд маргааш нь болж бүгд хөлөг онгоцыг орхиж явахаар болдог. Гэтэл багш нь төрүүлээд явсан харагдана. Брокер залуу Сеуг болон Сеугийн дүүд хоол авч өгөх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Энэ үйлдэл нь гинтийн боловч Сеуг гайхаад дагаж явахаас өөр аргагүй болно. Машин дотор явж байсан дүү нь багш руу залгаад бид гурав хоолнд орох гэж байна. Та энэ газар руу хүрээд ирээч гэж хэлдэг. Гэтэл брокер залуу битгий ирээрээ гээд уцаа салгана. Багш хэсэг газар явж байгаад жоохон амраад Сеугийн захиаг унших үзэгдэл гардаг. Сеугийн захиа өнгөрсөн үе рүү очсныг харуулдаг. Сеуг захиандаа би заавал тархины мис засалж болох ёстой гэдгээ хэлдэг. Учир нь Сеугийн тархин дотор нэгэн хорхоо байдаг. Тэр хорхоо байн хөдөлж Сеуг байнгын бодолд автуулдаг гин. Ингээд Сеуг бодлоо зогсоохын тулд юу хийхээ мэдэхгүй байдаг.
Тэр тархиа нээж үзэхийг маш их хүсдэгэ хэлдэг. Гэтэл санаандгүй тархины мэс заслын хагалгаанд орсноор тэр тархи гэдэг гайхалтай зүйл тархины мэс засал хийх хооронд түүний бодол нь зогсож байгааг анзаардаг. Энэ үйл явдал багшийн бодолтой яг таарч байлаа. Багш ч гэсэн өнгөрсөн үе рүүгээ буцсан байлаа. Багшийн толгой нь бас хорхоо байдаг. Байнга бодол эргэлдэж багшийг зовоодог. Ингээ багш энэ хорхоо гаргах нэгэн арга олсон нь тархины мэс засалж болсон юм. Тархины мэс засалж болсноор багшийн бодол зогсолж зөвхөн хагалгаандаа төвлөрөөд маш аз жаргалыг мэдэрснийг Сээвүгч гэсэн мэдэрсэн байлаа. Ингээд Сээвүг багштайгаа маш адилхан болох нь ойлгомжтой боллоо. Брокер залуу манай хоёрыг дагуулan олон хүнтэй хоолны гудмаар дагуулж явна. Энэ үйлдэл нь Сээвүгт маш хачирхалтай байлаа. Гэхдээ Сээвүг дүүгээ толгой өвдөөд байна. Чи өөр тишээ яваад ир гээд толгойн эмэнд явуулдаг. Брокерийн цаа санаа нь манай хоёрыг цагтаад барьж өгөөд өөрөө мултрахаар тохиролцсон байлаа. Сээвүг дүүгээ явуулаад өөрөө брокертэй хоёулаа алхана. Ингэж явж явах хооронд Сээвүгийн утас нь дуудлага ирнэ. Утсаа амтал Сээвүг рүү хаа эмч ярьж байна. Хаа эмч хэлэхдээ багшийг хурдан явуул, удахгүй тэр үхэх гэж байгаа гэж Сээвүгт хэлдэг. Сээвүг үүнийг сонсоод царай нь маш их хувирна. Яг энэ үеэр багш нь хаанаас ч юм гарч ирээд брокер залууг шүүрээд алга болдог. Цагдаа нар нөгөө талд Сээвүг болон брокерийг хайгаад зогсож байлаа. Сээвүг гайхсан байдалтай газар руу хартал газраар хүний цусны тусал урссан байлаа. Багш нь Сээвүг хамгаалахын тулд брокер залууг хутгалаад аваад орсон нь ойлгомжтой боллоо. Ингээд 6 дугаар анги дуусаж байна. Сувагтай минь хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Суугаад дэмжиж лайк, subscribe дараарай. Баяртай.